За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? 21 дахь удаагийн 22 юм уу? 21 үү? 22. Тийм за. 22 хаа. Тийм. За өнөөдөр ярилцах гол сэдэв маань ерөнхийдөө чатбот, мессенжер чатботын талаар ярилцсан. Ер нь бизнесийн байгууллагууд яагаад заавал хэрэгтэй байгаа юм? Тэгэхээр нэлээд олон шалтгаануудын талаар хуулиар ярилцсан. За юу яасан те? E-book бэлдсэн те. Бас яг энэ талаар чатботын яагаад чатбот ер нь хэрэгтэй юм? За чатботын хийхэд үүсгэхэд зайлшгүй бидний мэдж байх хэвээр үг хэллэг зүйлүүдийг багтаасан. За дээрэс нь ер нь чатбот танай бизнест яагаад хэрэгтэй 10 маш чухал шалтгааныг оруулсан юм чатбот. E-book нийтлэл одоо татж авах захим ном бас бэлдэж байгуулсан. Тэгээд захим ном бид татж авахын тулд манай энэ лайв доор чатбот гэж бичгэл болно. Тэгэхээр яг энэ ном татж авах талаар бид нэр мессенжерээр мэдээлэл тань руу явуулна. Бас нөгөө чатбот гэж бичих юм бол энэ удаагийн чатботын захим номноос гадна манай өмнө бэлдчихсэн захим номнуудыг ч гэсэн авах боломжтой. Тийм. Тэгэхээр бидний хувьд нэлээд олон захим ном байгаа. Тэгэхээр аль нь өмнө татж аваагүй Instagram маркетингийн талаар, YouTube маркетингийн талаар, за Facebook-ийн сурчлагаа үүсгэх талаар тийм ингээд маш олон захим ном байгаа. Эднэрийг бас татж авах юм боломжтой шүү. За тэгэхээр өнөөдөр мессенжер чатбот гэдэг. Ер нь мессенжер чатбот яагаад биднэрт одоо яг хэрэгтэй байгаад байгаа юм бэ гэдэг талаар. За яагаад хэрэгтэй юм? Яагаад мессенжерээр ер нь хүмүүстэй харилцах одоо ярилцах шаардлага зайлшгүй гараад байгаа. Одоо бид нэр ингээд пост хийж байгаа тий хийж байгаа постнд маань хүмүүс янз бүрийн юм асууж байгаа. Асууж ийн гэдэг маань өөрөөр хэлбэл борлуулалт хийгдэхийн өмнөх шатнд л ирээд байгаа шиг байгаа юм тий. Тэгэхээр бид нэр хариулах хэрэгтэй байдаг. Мэдээлэл бидний гаргасан мэдээллийг хараа шууд хүмүүс борлуулалт худалдаа аавна гэхэд бас хэцүү тий. Заавал асуух юм зүйл зайлшгүй гардаг. Зайлшгүй. Энэ бол ерөөсөн заавал байх ёстой одоо зүйл. Тэр болгонд манайх руу утсаар залгадаг юм уу, эсвэл коммент бичдэг юм уу тий. Мессенжерээр бичдэг юм уу ингээд янз бүрийн одоо харилцах юм сувгууд байна. Гэхдээ хамгийн сүүлийн үед бол хамгийн олон, хамгийн хүртээмжтэй, дээрэс нь илүү их хялбар хүмүүст тэр дорн мэдээлэл өгөх энэ харилцааны гол сувгууд мессенжер болчиход байгаа харагдав тийм. Олон хүн зэрэг тогтсон хариултуудыг өгөх юм боломжууд байна. За тэгэхээр ер нь Facebook өөрөө хүмүүстэй харилцаа үүсгэх маш сайн сувг. Зайлшгүй юм уу? Одоо мөн юм уу? Гэхдээ ерөнхийдөө яг цэвэр бизнесийн зорилгоор ашиглая гэх юм бол бид нэр арай өөр байдлаар ашиглах шаардлага зайлшгүй гараад байгаа. Жишээлбэл Facebook постн дор коммент бичдэг юм манайх руу мессенжерээр за хаана байдаг, үн тариф эсвэл цагийн хуваар гэсэн иймэрхүү мэдээллүүд асуугаад нөгөө хэрэглэгч дахин холбогдох боломжгүйгээр орхигдож байгаа бол энэ бол ердийн бидний хувьд бол нэг юм сайн дурын сонирхчийн хэмжээнд ажиллаж байна гэж үзэх хэрэгтэй болчиход байгаа. Бидний хувьд яг мэргэжлийн төвшин бизнесийн зорилгоор Facebook хуудсуудыг ашиглаж байгаа тохиолдолд бид нэр илүү тухайн хэрэглэгчдийг өөрийн хэрэглэгчийн мэдээллийг нь өөрийн одоо бусад CRM хэрэглэгчийн мэдээллийн хэсэг дээр хадгалж аваад дахин холбогдох ийм боломжууд олгох зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр ерөнхийдөө мессенжерийн ашиглах хамгийн чухал эхний шалтгаан бол бизнесийн зорилгоор илүү мэргэжлийн төвшөнд ашиглах ийм боломж гарч ирж байгаа. Facebook пэйжийг хуудсыг тийм. Тэгэхээр энэ талаас ашиггүй бид нэр хийх хэрэгтэй ажил болчиход байгаа. За софтверт нь лайв хадгалах уу яг одоо ажилтаа байдаг үг нь сонсомоор байна гэсэн байна. Хадгалнаа. Хадгалгүй яах вэ? Манай Facebook пэйж дээр ч байна. YouTube channel дээр ч гэсэн хадгалагдана. Тэгэхээр тэр үед завтаа болохоор үзээрэй. За бас чатбот гэж бичээд хүмүүс маань e-book татж аваарай. За. Нөгөө талаа бас нэг хамгийн чухал хэрэгтэй чатботын хэрэгтэй зүйл бид нэр хэрэглэгчийн асуултуудад тэр доор нь хариулдаг байна. Ер нь хүмүүс хизээ асуулт асуудаг.
хизээч хамаагүй тий харсан үедээ л асуу тий. Манай постыг, манай сурчлагыг хизээ харах уу тэр үдэл асуу. Тэрнээс биш. За бас эдний хамарцсан байгаа одоо орой болчих эсвэл амралтын өдөр байна. Дараа ажил тарахаар нь асууя тий. Цагийн хуваар нь хэд байна? Шалгадаг хүмүүс гэж байхгүй тий. Тэгээд дээрс нь асуугаад тэр дор нь хариулт хүлээж байдаг. Тий. Хариулт өгөхгүй бол өөр байгууллага. Өөр тий өөрөөс асууж болно. За эсвэл энэ хариултгүй газар байна. Дараагийн. Тэгэхээр ерөөсөө тэр дор нь мессенжерт асуултанд мессенжерт байж болно. Коммент постын дор коммент ч байж болно тий алинд ч байсан. Тэр дор нь хариулна гэдэг л өөрөө хэрэглэгчийн маш сайн сэтгэл ханамж бий болгож байна. Хоёрдугаар тий. Хоёрдугаар нөгөө борлуулалт хийх гээд юм асуух гээд худалдаа авалт хийх гээд байгаа хүнд асуултанд нь хариулна гэдэг өөрөө дахиад борлуулалтын чухал аргуудын нэг тий тэр дор мэдээлэл өгөх хариулт гэдэг. Тэгэхээр ерөөсөн хоёр дахь маш чухал шалтгаан бид нэр хүмүүсийг асуулт асуусан дор нь хариулдаг болно. За дээрэс нөгөө нэг юм хурдан хариултыг хуудаснуудын хувьд болохоор very responsive тэр дор нь хариулдаг гэсэн юм товч мовч тэдэн минутын дараа тэдэн секундын дотор хариулдаг гэсэн иймэрхүү үзүүлэлтүүд Facebook гаргаж өгдөг. Энэ чинь өөрөө уйдных хариулдаг гэдэг юм байна. Асуулт асууя гэдэг юм бас сэтэл төрүүлж штэ тий. Тэрнээс биш хариулдаггүй хэдэн цагийн дараа хэдэн өдрийн дараа хариулдаг гэсэн ийм төлөвтэй газрууд руу бол бүр хандахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр тэр талаасаа илүү бас хүмүүс харилцах тийм сэтэл төрүүлэх юм бас чухал ажилтнууд. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань чатбот гэж энэ лайвын дор коммент хийрээ. Тэгэх юм бол бидний бэлдсэн e-book бас өмнөх сэдвүүдээр бэлдсэн e-book-уд очих байгаа тий. Чатбот гэж бичиж байна. Манай коммент тий. Жишээлбэл энэ софтверд нь чатбот гэдэг юм бичсэн байна тий. Яг энэ бичсэн шиг тий. Чатбот гэж бичихэд болно. За дараагийн чухал юм. Ер нь Facebook өөрөө органик хүртээмжийн хувьд байнгын буураад байна. Тэгэхээр ерөөсөө төлбөртэй сурчлагын маш сайн үр дүнтэй одоо талбар гэж яахаар бүгдээ зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр төлбөртэй сурчлага байнга явуулдаг бол дахиад мессенжерээ маш сайн ажиллах хэрэгтэй. Тийм автоматар хариулдаг, байнгын хүмүүсийн дахин давтагддаг асуултуудыг бэлдээд оруулсан үн тариа төлбөрийн нөхцөл за танилцуулга давуу талууд бүтээгдэхүүнүүдийн ялгаанууд тэ сонголтууд хаяг байрш утасны дугаар юу байдаг те бүх мэдээллүүдийг заавал зайлшгүй оруулсан байх хэрэгтэй болчиход байна. Сурчлага дахиад бид нар төлбөртэй сурчлага хүмүүст хүргэж байна. Энэний үр дүнгийг харах хэрэгтэй. Үр дүнгийг дээшлэх хэрэгтэй бид тий. За заавал дээшлэх хэрэгтэй, үр дүнгээ сайжруулах хэрэгтэй. Энэ бол бидний зорилго. Гол юм маань өөрөө яг тийм байдлаар сурчлага хараад асуулт асууж байгаа хүмүүст бид нар тэр дор нь хариулж чадахгүй бол дахиад сурчлагын үр дүнгийн хувьд асуудал гарч ирэх гэсэн үг тийм. Тэгэхээр төлбөртэй сурчлага та явуулдаг бол дахиад адилхан танаас сурчлагын үр дүнг дээшлүүлж чадах бас нэг чухал арга энэ мессенжерийн чатбот. Тий. Бидний зорилго угаасаа л сурчлагынхаа үр дүн, сурчлагын төсвийг дээшлүүлэх байдаг тийм. Тэгэхээр энэ талаар дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Заашгүй сурчлага явуулдаг бол бид нар чатботоо ажиллаж байх хэрэгтэй л гэсэн. За дараагийн хамгийн чухал зүйл бас нэг коммент бичихэд шууд автоматар бид нар хариулах боломжтой байна. Ер нь өмнө тийм боломж байдгүй байсан. Автоматар коммент бичингууд нь хариулдаг биш. Бид нар коммент бичихэд бүр зориулсан комментэд хариулахад зориулсан тусдаа цаг хүн гаргах хэрэгтэй болдог. За энэ дээр нэлээх ажил болно. Ялангуяа асар олон постн доор зэрэг ирж байгаа тийм пост бүр дээр тус тусд нь өөр коммент өөр хариултууд өгөх шаардлагатай бол дахиад адилхан асуудлууд үүснэ. Заримдаа бүр боломжгүй зүйл тийм хүн болгонд хариулт тэр дор нь хариулах боломжгүй зүйл байна. За чатбот бол яг энэ ажлыг маш сайн хийж байна. Коммент бичингууд нь бид нар яг тэр хүнд зориулаад ямар үгээр ямар үн тариф юу асуусан байна тэдэнд зориулаад жишээлбэл одоо энэ чатбот бичихэд бидний
өгч байгаа хариулт шиг автомат хариултыг өгч болно. Мессенжерээр өгч чинь тийм. За мессенжер тэр хүн рүү биш чинь та хүн тариф сонирхож байгаа бол ийм юм шүү. Хаяг байр сонирхож байгаа бол ийм шүү. Тийм. Усны дугаар өөр юу бол ийм шүү. Банкны лизинг бусад мэдээлэл сонирхож байгаа бол ийм шүү. Мессенжерээр биш. За мессенжерээр хариу өгөхийн дахиад нэг давуу тал. Коммент бичиж байгаа хүмүүстэй дахин бид нар буцаж холбогдох юм боломжууд гарч ирнэ тий. Тэгэхээр ерөнхийдөө бидний хувьд зөвхөн коммент бичээд одоо дахин холбогдох юм боломжгүй байдаг байсан өмнөх тэр хэрэглэгчдийн хувьд яг дараагийн манай мэдээллийг авч байх өөрийн хэрэглэгч боломж тий. Яг тийм хүн өөрийн одоо хэрэглэгч болгож авч чаднаа л гэсэн үг тий. Тэр энэ талаасаа дахиад бот яг энд маш сайн тусалдаг зүйл шүү тий. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань энэ лайвынд ор чатбот гэж комент хийрээ. Тэгэх юм бол бидний бэлдсэн e-book очих байгаа тий. Тэгээ бас өөр бусад e-book-ууд маш хэрэгтэй e-book-ууд бэлдсэн бид. Татаж авах боломжтой. Тийм. Тэгэхээр тэднийг чатбот гэж хичээд татаж авах боломжтой шүү. Тэгэхээр чатботыг яаж бичих вүлээ? Чатбот гэж ботын тусад нь бичих үү эсвэл чатбот? Тийм. Сая нэг тань сүрэн бол яг хоёр аль хөлбөрөөр бичсэн байна. Хамтд нь чатбот гэж бичиж. За тэгэхээр хамтд нь чатбот гэж. Танд чатботс гэдэг буруу шүү. Чатботс гэдэг буруу тий. Тэг яг минь дөөрэ энэ юу бичихэр бидний хувьд болохоор өнөөдөр ярьж байгаа сэдвтэйгээ уялдуулаад илүү юу болохоор одоо бас яг энэ жишээ тий хүн ямар үгээр коммент бичвэл бид нар яаж хариулж болох вэ гэдгийг бас харуулж байгаа энэ жишээ шүү. Тэгэхээр ботын хувьд яг л ийм боломжууд байгаа. Тийм учраас энийг бас заавал ашиглаарай л гэж хэлээд байгаа тийм. За дараагийн нэг чухал зүйл. Ер нь дижитал интернет маркетингийн хувьд бидний хамгийн чухал зорилго ерөөсөө юм сэжим лид үүсгэх байдаг. Эргээд холбогдох тийм. Үнэхээр сонирхож байгаа хэрэглэгчдийн мэдээллийг авч үлдэх. Өгдлийг цуглуулах. За өмнө нь бол бид нэр одоо ч гэсэн хийж байгаа л да. Веб дээр том юм форум үүсгээд нэрээ имэйлээ утасны дугаараа оруул гэдэг тийм. Тэгээ веб руу нөгөө хүмүүс маань ороод нөгөө форумыг бөглөөд нэр усаа бичнэ, утасны дугаараа бичнэ, имэйлээ бичнэ. Ингээ гараар өөртөө оруулдаг байлаа. За одоо бол арай өөр төвшөнд ирээд байна. Ялангуяа бот, чат ботын хувьд бол яг энэ ажлыг маш сайн хэлбэрчилдэг. Юу гарч ирсэн бах тийм. Зарим нэг газруудын чатботтой харилцахад өөдөөсч таны утасны дугаар энэ мөн үү? Тий. Гэт утасны дугаараа харуулчихсан тийм. Ийм л хайг яг ижлэх. Яагаад тэгэхээр Facebook бидний бүртгэлтэй утасны дугаарыг мэдчихэв. Имэйлийг маань мэдчихэв. Бот Facebook-ээс бидний бүртгэлсэн имэйл утасны дугаарыг харуулна нөгөө хэрэглэгч. Таны энэ утасны дугаар энэ мөн үү? Мөн бол энэ хүмүүст илгээлээ явууллаач бүртгүүлэх үү гэдэг тийм. Тэгээд бүртгүүл нь явуулна гэсэн зөвшөөрөл өгсөний дараа бид нар тэр хүн рүү мессеж бичиж одоо харилцах боломжтой болдог. Тэр хүн утасны дугаар мэдээллийг авч үлдэж чаддаг. Тэгэхээр хэрэглэгчдэд бүртгэл мэдээлэл хэлбэрээр хэрэглэгчийн одоо өгдлийг цуглуулах, хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, өөрийн сонирхож байгаа одоо тийм лид сэжим үүсгэх яг энэ ажлыг бот бол маш сайн хэлбэрчилдэг. Амархан болгодог. Хүмүүс заавал том форум бөглөөд өөрөө гараараа имэйл утасны дугаараа оруулах шаардлагагүй. Маш их ажил болно тийм. Дээрээс алдах магадлалтай имэйлтэй буруу. За дээрээс веб руу хандна гэдэг өөрөө яг одоо өнөөдрийн Facebook хэрэглэгчдийн хувьд их хэцүү ажил болчиход байна. Ялангуяа веб чих удаан дууддаг бол ханддаг хүний асар багассан. Тийм учраас ерөөсөө Facebook-ийн энэ орчноос гарахгүйгээр Facebook дотор бид нар хэрэглэгчдийн мэдээлэл аваад ингээд явах юм боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь илүү одоо маш чухал давуу тал болчиход байна. За үзэж байгаа хүмүүс маань манай лайвынд ор чатбот гэж комент хийрээ. Комент хийх юм бол чатботын талаар бэлзээ e-book очно. Бид нар бас нийтлэлцсэн тэ захирлаа. Яг энэ талаар бас бичсэн нийтлэлийг маань уншаарай. Тогтоод уншаарай. Бид нар бас жишээ зургнууд те холбоос линкүүд оруулсан байгаа эндээс аваад үзээрэй. За дараагийн нэг чухал зүйл. Бид нар имэйл маркетинг маш их явуулдаг. За манайд имэйлээ бүртгүүлсэн хүмүүс үзэж мэдж байгаа. Имэйл маш их явуулдаг. За имэйл маркетингийн хувьд чатбот
имейл маркетингийн энэ үр дүнг, имейл бол маш сайн маркетингийн үр дүн гаргадаг зүйл. Гэхдээ чатбот энэс хэд дахин өндөр одоо үр дүн үзүүлэлтүүд гаргаад байгаа зүйл. Жишээлбэл имейл маркетингийн бид нар имейл илгээхээр имейл дундаж нээж үздэг хувь маань 25% байдаг. Энэ хувь 25% гэдэг маань өөрөө яг манайд энэ мэдээллүүдийг хүлээж авчээ гэдэг имэйл өгсөн хүмүүсийн хувьд шүү дээ, тийм. Тэрнээс биш би хэн хамаагүй хүмүүст явуулах юм бол энэ хувь бол эрс буурах байх гэж болж байна, тийм. Тэгэхээр 25% за өндөр тоо энэ бол бидний хувьд статистик үзүүлэлтээр харахаа. Чатботоор би хэрэглэгчдэд мэдээлэл явуулах юм бол 80% нээж үздэг. Тэгээ тэр дор нээж үзэн, тийм. Имэйл бол яг хаяа нэг имэйлээ шалгадаг хүмүүс байж магадгүй 7 хоногт ганц удаа шалгадаг, тийм. Ийм хүмүүс. Чатботын хувьд бол бид нар байнга үргэлж шалгаж байдаг. Миний гар утсан дон мессеж хүрээд ирдэг. Эсвэл бусад хүмүүстэй харьцаж байх явцад манай имэйл мессежийг бас харчихна гэсэн. 80% асар өндөр тоо. Тэр тусмаа хэрэгтэй мэдээлэл авах юм бол хэрэгтэй байх юм бол бүр одоо жишээ чиний бэлдсэн жишээ тийм. Юу нөгөө англи шинэ үг явуулахаар тохируулсан. Тийм. Нээлттэй хувь 98% тийм. Тэр нь одоо 2 сарын дараа шүү дээ. Тийм. Асар өндөр хувь. Тэгэхээр хүмүүс бол бүгд нээж үзэж байна. Яг хэрэгтэй мэдээлэл бол үнэхээр сайн. Тэгээ хэрэгтэйгээс гадна бид нар бас яг сонирхолтой тэгээд хэд явуулахаа илүү сайн ангилж ялгаж тийм яг зохирсон хүмүүст нь явуулахын талаар бас бодолцох хэрэгтэй юм байна. Эмнэлгийн жишээ тийм бид нараас яг нөгөө нэг жирэмсэн эмнэлтэйчүүдийн хоногийг бүртгэж аваад яг үзүүлэх хоног нь болонгууд тодорхой үзүүлэх хоног нь олонгууд мэдээлэл явуулдаг. Хэрэгтэй мэдээлэл. Үгүй энэ үзлэгт ороорой гэдэг талаасаа биш тийм. Таны би эрүүл мэндийн юм байгаа шүү, хүүхэд чи юм байгаа шүү. Шинэ том болж байгаа. Одоо тэдэн 7 хоног хүрсэн байх хэвээр. Одоо ингэж байгаа гэдэг. Ингээд хэрэгтэй мэдээллийг явуулах юм бол үзэлт нээлтийн тоо эрс нэмэгдэнэ. Тэгээ энэ хувь болохоор дахиад нэг чухал үзүүлэлт байна. Имэйл явуулахаар линк бидний явуулсан холбоос линк дээр дарддаг хувь дунджаар ер нь 2-3% байдаг. Бага байна. Маш бага. Юуны хувьд бол чатботын хувьд энэ хувь 10% руу ороод ирдэг. 20% руу ороод ирдэг. Ялангуяа дахиад адилхан яг тохирсон хүнд нь яг хэрэгтэй мэдээлэл өгөх. Одоо саяхан шиг англи хэл сурахыг сонирхож байгаа, сурах гээд хүсч тэмүүлж байгаа залууд танд хэрэгтэй шинэ үг шүү гэх юм бол өглөө болгоно. 99% нээж үзээд дахиад бүр илүү өндөр хувь дарж үзээд. Тэр хүн магадгүй 1 сар ч юм уу 2 сар тэг сургалтын суусны хэмжээний бараг үр дүн авчрах юм шиг хэрэг үнэ. Яаж ч сургалтын суусан юугаар батжуулах, сайжруулах хэмжээнд тий байнгын мартуулахгүй сануулж явах хэмжээнд хүрэж байна гэсэн. Тэгэхээр дараалт энэ үзүүлэлтийн хувьд бол имэйл маркетингтэй одоо 4-10 дахин өндөр үзүүлэлтүүд гарах боломжтой байна гэсэн. Тэгэхээр энэ тийм учраас бид нэр чатботоо ашиглаач, чатбот одоо тий хамгийн чухал хэрэгтэй зүйлүүдийн нэг шүү гэдэг. Тэгэхээр чатбот баярлалаа. Сонирхолтой мэдээлэл оруулдаг. Та бүхэнд баярлалаа гэсэн мессеж явуулсан байна. Минь баярлалаа. Chatbots гэж бичээд байна. 2 удаа бичсэн харагдлаа. Тэ chatbot гэж бичээрэй. S нь байхгүйгээр бат эрдэн лайва хадгалаарай гэсэн байна. Хадгалнаа. Тэгээд манай YouTube-аас ороод үзэх юм бол өмнөх лайвууд манаас ороо. Тэ. За хүмүүс маань үзэж байгаа хүмүүс маань лайвд ор чатбот. Бас асуулт ирсэн байна. Аривка баяр хувийн профайл чатбот хэрэгж болох уу? Ер нь бол одоохондоо бол заавал пэйжийн хувьд ашиглаж байгаа. Тэгэхээр пэйж хуудасны хувьд л одоохондоо чатбот хөгжүүлэх ашиглах юм боломжтой байгаа. Тэгэхээр та тэр талаас нь хувийн биш хувийн яг чат байж бол пэйж үүсгээд тэн дээр ашиглах юм боломжтой шүү. За хүмүүс маань chatbot гэж комент хийрээ. Тэгэх юм бол бидний бэлдсэн e-book очно. Мөн өмнөх e-book-уудыг ч бас татаж авах боломжтой. Тэгэхээр chatbot гэж комент хийрээ хүмүүсээ. E-book яг энэ сэдвээр бэлдсэн e-book. Нэ. За дараа нь чухал бас нэг chatbot-ын хэрэглээний бас нэг чухал давуу тал нэг нь бид нар өмнө нь манай нэг жишээ хэрэглэгч байна.
өдөрт хэдэн 100 мессеж ирдэг. Ааха. Тэгээ бид нар нөгөө одоо тэр хүн маань өдөр шөнөгүй юм. Ажлын бус орой бол бүр илүү нэмэгдэнэ. Тэгээ ирдэг асуултууд нь маш цөөхөн байнгын давтагддаг асуулт. Гэсэн мөрчлөө заавал хариулах хэрэгтэй болно. Тийм учраас бид нар нөгөө одоо хариулдаг хүн тусдаа бүр нэг зөвхөн чат мессенжер асуултууд коммент бичсэн хүмүүс хариулдаг зөвхөн одоо яг зориулсан нэг хүн бэлдээд цалинжуулдаг байл бүр ажиллаулдаг. Тэгээ тэр хүн маань яг үнэхээр өндөр ачаалттай ажиллана. Ачаалттай ажилладаг учраас ялангуяа гар утас муцнаас ажлын бус цагаар амралтын өдрүүдэд асуухтан хариулахтан зориулаа гар утаснаас хариулахтан зориулаа бид нар хариултын 6 мэдээлэл бэлддэг гэсэн. Нөгөө текст бичгээс илүү хөгжиж байна. Тэг шууд зургууд хадгалаад өгчдөг. 6 мэдээлэл бичдэг, тэрнийгээ явуулчихдаг. Ингээд нөгөө хүн маань үнэхээр маш сайн ажилладаг. Гэхдээ үнэхээр зав байхгүй. Дээрээс нь яг орой өдөр шамралтын өдөр гэж байна. Өвдөж магадгүй амралтаа аавна гэдэг ингээд бас асуудлууд гарна л та. За одоо бол бид нар манай тэр харилцагчийн хувьд чатбот. Байнгын дахин давтагддаг асуултуудад бид нар бүгдэнд нь 100% за дээрээс нь дахиад шинэ мэдээллүүд өгөх ийм боломжууд олгосон чатбот хөгжүүлж өгсөн. Нэг хүний ажлын байр эсвэл яг хоо ажлын нөгөө хүн байгаа гэхдээ илүү хэрэгтэй юм гэж байна. Тийм. Зөвхөн давтагдсан асуултууд нь хариулаад суугаад байгаа тийм ажил биш болсон тийм. Тийм учраас ингээд цаг зав, хүч хөдөлмөр, цалин хөл, зардал хэмнэх маш том боломжууд бас гарч байна. Тэгээд дээр нь зардал хэмнэх яг болж байна тийм. Зардал хэмнэхээс гадна байнгын тогтвортой үнэн зөв мэдээллийг тэр дор нөгөөд байна гэдэг маань өөрөө тийм борлуулалтанд дэмжинэ. Тийм дахиад нэг юм чухал одоо давуу талыг гаргаж өгч байна. Тийм учраас чатбот өөрөө дахиад яг одоогийн нөхцөлд Монголд хүн болгон мессенжер хэрэглэж байгаа тохиолдолд бол бидний хувьд бизнесийн байгуул болгонд заавалшгүй байх хэрэгтэй зүйл. Заавал маш одоо хүнд комплекс олон хөнгөстэй байх юусаар хамгийн түрүүнд хүмүүсийн хамгийн их асуудаг түгээмэл асуултуудад цаг бүртэнд алдаагүй хариулдаг ийм бот байх болж байна. За дараагийнх нь ер нь болохоор яг чатботын хувьд бидний хувьд дахиад ялангуяа маркетруудын хувьд маш сайн боломж олгоод байгаа нэг зүйл нь юу гэхээр ямарваа нэгэн юу байхгүйгээр код мод бичих программистуудын одоо мэргэжлийн программистын ийм одоо мэдлэг тийм туршлага байхгүйгээр тийм юу чатбот бид нар өөрсдөө бол боломжтой. Маркетрууд өөрсдөө. Бизнес эрхлэгчид өөрсдөө. Тийм байна. За яаж харилцагчруугаан чат илгээх вэ? Ер нь болохоор чатботын хувьд бол хамгийн гол одоо боломж маань энэ бид нэр манайх руу хандсан мессенжерээр хандсан бүх хүмүүст буцаагаад мессеж илгээх боломжтой. Мессеж илгээх боломжтой. За бүгдэнд нь эсвэл тухайн бүтээгдэхүүн сонирхсон чиглэл сегментчилж ангилаад явуулах боломжтой. Нэгдүгürt. Хоёрдугаарт болохоор коммент бичсэн хүмүүст бид нар автоматар мессеж бас явуулах. Мессенжээр хариулдаг. Комментээр асуулт асуугууд нь бид нар мессежээр хариулах болно. Гэхдээ энэ болохоор чатботын өөрийнх нь функц. Та чатботтой болсон өдрөөс эхлээд л холбогдсон хүмүүстэй мессеж явуулах боломжтой байдаг. Тэрнээс биш өмнө нь чатбот хийхээсээ хөгжүүлэхээс холбоосон өмнө нь танахтай харьцажсэн хүмүүст яг одоогоор бол төлбөргүйгээр мессеж явуулах боломж байхгүй тийм. Эсвэл нэгээр бол инбоксоос ороод өмнөх түүхээ үзэж байгаа энэ хүн ийм мессеж бичиж ингэж байна. Нэгээр бол явуулж болно. Билег ажиллаа. Яг зөв хэрэглэгчийн холбогдсон хүмүүсийн тооноос хамааруулаад олон цөөн болох байх. Ажил яаж шалтгаалах вэ? Чатботтой бол бид нар бүгдэнд нь сегментчлээд тусд нь тохирсон мессежүүдийг явуулахын боломжтой болдог. Бродкастинг гэсэн юм функц бүх чатботын одоо аппликейшн платформудаар бэлэн байж байдаг. Энэ маань өөрөө дахиад бидний хамгийн чухал хэрэгтэй зүйл.
Sequence-ууд бас байна тий. Тийм. Зөвхөн мессеж илгээхээс гадна бид нар бүр өмнө нь бэлтжчихсэн тохирсон мессежүүдийг дараалалтай илгээхээр тохируулаад хадгалаад явуулчих болно. Энэ мессежийг харсны дараа хүн ямар мэдээлэл авахыг хүсэх вэ гэдгийг нь бид бодолцоод тий. Дараа нь давтамжтайгаар явуулдаг. Өмнө нь хэрэглэж үүсгэхэд бас их төлөвтэй тий. Тэгээд дээрэс нь байнгын давтамжтай сануулгах, мэдээлэл хүргэх, хэрэгцээ бэлдэх тий энэ ажил хэрэгтэй зүйл. За дахиад нэг асуулт зөвхөн хэрхэн яаж хөгжүүлэлт хийх вэ гэсэн байна. За яг энэ талаар болохоор бид нар бас нийтлэл лайв хийсэн байна. Лайв хийсэн. Баг хамгийн ихний лайв байна уу? Тий. 12 сард хийжсэн манай лайв үзэж байна. За бидний хувьд бол chatfuel.com гэдэг энэ аппликейшн одоо платформ ашигладаг. Тэ? За захирал бичиж chatfuel.com ашигладаг. За яг энэ chatfuel одоо яг энэ платформын хувьд хамгийн гол давуу тал нь ямарваа нэгэн код бичих программистуудын одоо заавал програм бичих ийм шаардлага байхгүйгээр маркетрууд, бизнес эрхлэгчид өөрсдөө чатботоо хөгжүүлээд за цаашд нь сайжруулаад засвар хийгээд нэмэлт пунктууд оруулаад ингэж явах юм боломжтой. За дээрэс нь бидний хувьд жишээлбэл чатбот ашигладаг харилцагч байгууллагууд манайд чатботын захиалга өгөөд бүх мэдээлэл бүх одоо пункт меню сэсэн бэлэн байгаа тохиолдолд 1-2 хоногийн дотор гаргаад өгсөн ч болно. Холбоод бүр ажиллагаанд оруулчих болно. Тийм учраас өөрөөр хэлбэл ямарваа нэгэн одоо кодчлын бүр нарийн одоо мэргэжил шаардахгүйгээр нэгдүгээр, хоёрдугаар богино хугацаанд бид нар хөгжүүлж гаргах юм боломжтой. Энэ зүйл өөрөө чатбот маань иймэрхүү боломжууд олгодог. Бага платформуд маань ийм боломжууд олгож байгаа. Тийм учраас ер нь хүн болгон өөрийн гэсэн чатботыг заавал хөгжүүлээд авах юм шаардлагатай. Ийм одоо боломжууд байна тийм. Тэгээ хөгжүүлэхээс гадна цаашдаа байнгын шинжил сайжруулж явах боломжууд байна. Сайжруулахад хэлбэрхүү учраас бид нар бол өөрсдөө игээд авах боломжтой байдаг тийм. За дахиад нэг чухал юм байна. Бид нар болохоор манай байгууллагын хувьд CRM хэрэглэгчийн бүртгэл мэдээллийн систем, за дээрэс нь email маркетингийн аппликейшнууд гэдэг дижитал маркетингийн бидний хэрэглэдэг юм аппликейшнууд гэдэг юм лайв хийж яг энэ талаар цахим ном бэлдэж нийтлэл гаргасан. Яг энэ дээр туссан нэлээд олон аппликейшн байна. Энэ бүх аппликейшнтэй манай энэ чатбот маань хамтарч ажиллах боломжтой. Хэрэглэгчийн мэдээлэл хэрэглэгчийн одоо жишээл манай сургалтанд бүртгүүлээ. Тэ? Нэр ус утасны дугаар, имэйл хаяг бүх мэдээлэл оруулангууд тэр мэдээллийг манай чатбот, манай CRM, имэйл маркетингийн аппликейшн руу шилжүүлж чинь. Имэйл маркетингийн аппликейшн маань шинэ бүртгэлийг энэ ийм сургалтанд бүртгэгдсэн байна гэсэн тэр тухайн листэнд нь бүртгэж оруулаад тэнд нь тэр хүнд бүртгэлийнх нь дараа автоматар явуулах имэйлийг нь явуулаад иймэрхүү байдлаар ингээл одоо ажлууд нь цаашаа үргэлжлээ явчихдаг. Тэгэхээр ийм нэг юм ганцаараа л энэ дороо ажиллаад зүгээр хүмүүсийн асуултанд хариулаад байж өгдөг ийм зүйл биш гэдэг талаас маш сайн бодох хэрэгтэй. Асар олон ер нь баг бүх дижитал маркетингийн аппликейшнтэй тэр дороо хамтарч ажиллаад хүмүүстэй холбогдоод мэдээлэл өгөөд маркетингийн борлуулалтын харилцагчийн үйлчлэгээний бусад ажлуудыг чинь хамтраад хийх юм боломжтой зүйл. Тэгэхээр ер нь яг чатботыг нэг гар утасны өөрийн гэсэн юм аппликейшн гэж үзүүл зүгээр санагдаад байна. Манай байгууллагын даасны аппликейшн шүү тийм. Хүн болгоны гар утсан дээр гэхдээ татадаа суулгацсан байгаа аппликейшн. Тэрнээс биш мобайл аппликейшн хийхээр нэг асуудал нь манай аппликейшн татаж аваач гэдэг. Дараа нь татаж авсныхаа дараа өөш ашиглал та. Гэхдээ ингээ бөө асуудал гардаг. Юу тэр ч юм уу бөө асуудал тийм. Тэр тийм шаардлага гардггүй л гэсэн. За хүмүүс маань үзэж байгаа хүмүүс маань лайвд ор чатбот гэж комент хийрээ. Тэгэх юм бол та бүхэнд бидний бэлдсэн чатботын талаар e-book очно. Бас бусад Instagram-ын талаар, дижитал маркетингийн хэрэгслүүдийн талаар тийм нэлээд дэлгэрэнгүй e-book-ууд байгаа. Тэднийг бас татаад авах боломжтой шүү. Өнгөөлдөж авах боломжтой. Чатбот. Чат мессенжер үү шүү дээ. Имэйлтэй харьцуулахад ягаад
өндөр одоо хэрэглээтэй одоо нээж уншдаг хүний тоо өндөр бай. Хүн болго өдрө болгон хэрэгжилж байгаа болохоор тэгж байгаа юм болов уу? А тэгээд дээрэс нь нөгөө яг сэтгэл зүйн ингэж нөлөөлдөг гэсэн шүү дээ нөгөө юу ч чат яг нөгөө юм ойр дотны илүү одоо хэрэгтэй гэх юм уу те ингэж нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр ийм болохоор арай холын тэгээд нөгөө тэгээд тэр юм байна. Асар олон спам аваад гэдэг. Энэ хинээс ирж байгаа юм те. Нэг байгууллага нэртэй юм ярингууд энэ угаасаа реклам спам бид нөлөө явуулж юм те надад уншаагүй имэйл бидний инбоксоор дүүрэн байгаа. Тийм болохоор нэг тоохгүй. Харин бидний инбокст мессенжерийн инбокст бол уншаагүй мессеж их баг байдаг. Тэ? Тэгээд дээрэс нь хамгийн чухал юм Facebook мессенжерийн мессенжерт спам фолдер гэж одоохондоо байхгүй. Тийм. Бас нэг хэрэгтэй зүйл шүү дээ. Нэг тийм туршилт хийж үзсэн тийм нөгөө бүр дээр штэ тэр чинь одоо гарахаас бүр өмнө байсан тийм нэг туршилт сарын тийм бид яг нэг инбокс Facebook мессенжерийн аппликейшн донд бизнес гэдэг фолдер нэтсэн тийм. Тэгээд байгууллагуудын мессежид нэг дор өдөр ингэ цуглуулад яг тийм тохиолдолд бас мессенжер бас яадаг болдоо гэж бодож байсан. Одоохондоо яг гэхдээ тэрнийг бол хүмүүст хэрэглээнд оруулаагүй. Ямар ч сан туршиж үзсэн чаа юу Facebook тийм. Төмрөө Трамп ямар үнэтэй байдаг вэ гэсэн мэн чатбол бол эхлээд хийхэд үнэгүй байгаа тийм. Тэр юм нь болохоор юуны хувьд чатбол ManyChat гэдэг энэ томоохон чат одоо бот хөгжүүлэлтийн аппликейшнууд бол хэрэглэгчийн тооноос хамаарч тодорхой төлбөр байдаг. Эхний 1000 хүнд үнэгүй байдаг юм уу 1000-аас дээш гарахад тодорхой төлбөртэй болдог. Яагаад тэгэхээр маш хэрэгтэй энэ функцийг тогтвортой сайн ажлууд цааш нь хөгжүүлж байгаа энэ компаниудын хувьд төлбөр авч байгаа гэсэн. Манай байгууллагын хувьд бол байгууллагуудад зориулсан чатботын үйлчилгээ одоо яг энэ чат пул дээр суурилсан чатбот хөгжүүлдэг энэ гаргаж өгдөг үйлчилгээг үзүүлж байгаа. Үүний хувьд бол маш боломжийн үн санал болгодог бид нар. Веб руу хараад. Тийм. Манай веб руу юм уу эсвэл чатботоор ороод чатбот хэсэг рүү ороод үнийн санал тэр мэдээллийг бас авах боломжтой байгаа. За ер нь тэгэхээр гол юм нь Facebook Messenger-ээр мессеж явуулна гэдэг нь өөрөө яагаад ийм бас хэрэгтэй үр дүнтэй сувг байна гэхээр хүн болгоны мессенжер инбокст одоохондоо спам гэдэг болдраалах тийм дээрээс нь бид нар мессеж илгээж өгнө гэдэг юм надад хэрэгтэй мэдээлэл явуулж байгаа. Ялангуяа таньдаг ой дотны хүмүүсээс явуулж байгаа гэсэн юм сэтгэл хүлээлт их байдаг. Тийм учраас байнгын нээж үздэг. За энэ нь өөрөө дахиад нээж үзэлт хариу үйлдэл үзүүлэх энэ үр дүн бас нэг үзүүлдэг. Гэхдээ бид нар бас нэг бодох хэрэгтэй юм байна тийм. Хүн болгонд янз бүрийн юм явуулаад байж болохгүй. Тийм. Хэрэгтэй хэрэгтэй мэдээлэл явуулсан. Бид нар бас янз бүрийн хариултууд авдаг. Дээрээс нь блоклно гэдэг бас ажиллагаа байна тийм. Тэгэхээр бас нэг юм хэрэгтэй сонирхолтой байх хэрэгтэй. Хэрэгтэй сонирхолтой тэгээ хитрхи бөмбөгдөд иж болохгүй юм шиг байна. Тэгээ хитрхи бөмбөгдөд байхаар нөгөө хэцүү амар аваад байгаа тийм. Тэгээд дээрээс нь сонирхолтой урт биш тийм. Гар усны дэлгэцэнд багтсан тийм. Уншаад нэг удаагийн харалтаар л уншихаар тийм мэдээлэл явуулах юм шаардлагууд бас байх шиг байна. Тэгэхээр яг энэ нарийн юмнууд дээр заашгүй ялангуяа өөрийнхөө мессенжерийн хэрэглээгээ бодолцоод тийм хүмүүстэй яаж ярилцж байна мессенжерээр тэрнийг бодолцож бид нар бас бизнесийн байгууллага маркетерууд бас тэрэн дээр бас анхааралтай ажиллах шаардлагатай юм шиг байна. Ер нь харилцаа үүсгэх тэгээ сонирхолтой байх гэлтэй. Тэгээд угаасаа яг энэ боломжуудын чатбот өөрөө хангаад өгч байгаа учраас тийм одоо бид нар зураг явуулж болж байна, видео явуулж болж байна, гиф хөдөлгөөнтэй жив зургнууд явуулж болж байна, текстээс гадна холбоос линкүүд, за эможи янз бүрийн одоо сонирхолтой төгсөөд ашиглаж болж байна. Ингээд илүү сонирхолтой байх талаас бид нар зайлшгүй бодох хэрэгтэй. Тэрнээс имэйлээр явуулдаг шиг мэдээллүүдийг чатботоор явуулах юм бол манай нэг имэйлийн инбокс шиг болчих магадгүй шүү. За ингээд ер нь маркетруудын бизнес эрхлэгчдийн хувьд ерөөсөө л өдөр тутам зайлшгүй хэрэглэх хэрэглээний нэг нь чатбот болсон. Чатбот болсон. Хүмүүстэй харилцаа үүсгэх,
борлуулалтаа дэмжих хамгийн энгийн одоо асуулт болгон дээр зарим хүмүүсийн гардаа алдаа байдаг. Facebook сурчлагын явуулахын утас дуурхаа болчихлоо гэдэг. Утсаар асуудаг тэр энгийн асуултуудыг чинь чатбот хариулаад байна шүү дээ, тийм. Танд бол хамгийн чухал юм нь танд танай утсыг, танай үн тарифыг бүх юм чинь үзээд энд ёстой үр шийдвэрээ тантай одоо яг хоолойг чинь нэг сонсоод ярилцах шаардлагатай байгаа. Тэр хүнд холбож юу зүгээр шүү дээ. Түүнээс хэрэггүй болгоно. Өстой танай хаана үдгийг асах юм бодохгүй байна. Эсвэл танай цагийн өөр хаана үд. Эсвэл үнэн хэдэн. Тэгэх юм бол утгагүй болчиход байгаа. Тэгэх юм бол яг утгагүй ч яах вэ? Тухайн зарим хүмүүсд их гоё байдаг юм шиг. Зарим одоо бидний хувьд бол яг тийм асуултанд хариулаад сууж байгаа. Жохон төвөгтэй тий. Цаг заваа бид нар ариун өөр юм зарцуулж байгаа. Таны хувьд ч гэсэн маркетрууд бизнес эрхлэгчид хувьд ч гэсэн яг энэ талаас нь бодолцоо. Тийм тохиолдолд бот болох хамгийн сайн. Бид нар өмнөх лайвараас ярьж ирсэн тий маркетингийн автоматжуулалт, хэлбэршүүлэлтийг маш их хэрэгжилж явах хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр яг гол нь чатбот чинь хүмүүсийг за энэ бол шийдвэр гаргахад бэлэн болсон хүн байна. Та холбогд тий. За энэ хүнд бол ийм мэдээлэл өгөөд одоо харьцуулалтын судалгааны шатандаа явж байна байж байг тий. Иймэрхүү байдлаар хойрлж болж байна л гэсэн үг байхгүй тий. Тийм учраас та хүн болгонтой холбогдоод ингэх тэр алтан цаг заваа маш сайн хэмж чадна л гэсэн үг тий. За үзэж байгаа хүмүүс маань чатбот гэж комент хийрээ. Тэгэх юм бол бидний бэлдсэн e-book очих байгаа шүү. Өөр бүсэд сонирхолтой e-book гэсэн татаж авах боломжтой байгаа. Тэгэхээр чатбот гэж комент хийрээ. Хэргийн талаар дэлгэрүүлээд унших юм бол пин-ийн комментэн дээр захиралтай нийтлэлээ оруулсан байгаа тий. Яг өнөөдрийн ярьсан зүйлүүдийг илүү дэлгэрэнгүй жишээнүүд холбоосуудтай ийм нийтлэлийг бас хүлээж аваарай. За төмрөө Трамп би контент хийдэг найруулагч хүн танахаар зочлоо баярлалаа. Баярлалаа. Тэгээрээ. За ингээд өнөөдрийнхэн гол сэдвийг ер нь яриад дуусгая тийм. Ерөнхийдөө чатботын талаар ярьсан. Чатбот яагаад хэрэгтэй юм? Яг одоо үзэж эхэлсэн хүмүүс бол дараа нь өргөшөөд үзээрэй. Нийтлэл уншаарай. Бидний бэлдсэн юм татж аваарай. Манай мессенжерийн чатботоор бас зочлоод туршаад үзээд өөрийнхөө байгууллагад хэрэгж болохоор байна уу юу гэдгийг бас харьцуулж үзээрэй. За ингээд бүгдэнд баярлалаа. Баяртай. Чатбот хэрэгтэй шүү. Заавал чатботтай хараа.